Жинхэнэ батлагдсан авилгачин гэж хэнийг хэлэх вэ? Ер нь бол манай төрд байгаа хүмүүсийн нэлээд нь авилгачтай гэдгийг монголчууд бид мэднэ л дээ. Гэвч авилгад идэгдсэн шүүх прокурор нь тэдэнтэйгээ сүлбэлтчихсэн байгааг мэддэг. Тийм ч учраас хэрийн хүнийг шүүхээр оруулалгүй замаас нь замхруулдгаа гэдгийг ерөнхий сайд байсан Норвын алтан ууг гэрчилсэн. Тийм ч учраас шүүхээр таслагдаагүй хүнийг гэмт хэрэгтэн гэж болдоггүй хуультай. Харин авилгын хэрэгээр шүүхээр орон таслагдаж авилгачин шантаатчин гэдгээ албан ёсоор баталгаажуулан нотлуулсан нэгэн этгээд гэр гэнт дуу орж олон нийтийн сүлжээгээр сэтгүүлч биднийг болон сэтгүүлчийн толгой байгууллагыг доромжлон гутааж хэлжээ. Гутаах үг өгүүлбэрээ хэн нэгнийг өмөрсөн хэлбэрээр бичсэн байгаа юм. Тэр өмөрөөд байгаа хүн очиж боожгоо хэмээх очиг насан туршдаа хүртсэн гишүүн Мурат. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлээр сэтгүүлчийн өмөрөн гаргасан мэдээллийн дор тэрээр Монгол улсын сэтгүүл зүйн байгууллага болон мянган монгол сэтгүүлчдийг дайрч доромжлон хүн шантаажиж олсон хэдэн халтар цаасаараа голоо зогоод оршнууд юм гутаажаа. За тэгвэл Монголын сэтгүүл зүй Монголын сэтгүүлчдийг бүгдийг нь гутаанд оромжилсан жигжид сүрэнгийн пунцэг гэж энэ этгээд өөрөө авилгаж хулгайч хууль зөрчигч танхаа этгээд юм байна. Тэрээр 2015 оны 9-р сард иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналтын ахлах бай цагтаар ажиллаж байх үедээ Хятадын иргэн Жан Ю шингэхчээс 5 сая төгрөгийн авилгал авсан хэрэгтэй 1 жил 6 сарын 20 хялаар шийтгүүлж байжээ. Авилгын энэ хэрэгээр шоронгийн хаалга татхаас өмнө Өрөнгөн аймгийн Батүлжийн сумд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа иргэн урт насанд зодож хөндөвтөр гэмтэл учруулсан иргэн шижээр батнасан баясгалан нарыг зодож зэвсэг хэрэглэн танхаарсан гэмт хэрэгтэй Өрөнгөн аймгийн сум дундын шүүхээс 3 жилийн ял авч улмаар пенсийн харгалзах ялаар шийтгүүлж байсан байна. Ингээд зогсохгүй 2006 онд цагдаагийн байгууллагт ажиллаж байх үедээ гүйцэтгэх ажиллагааны нууц задруулсан хэрэгээр цолоо хураалгаж улмаар 2006 оны 4-р сарын 26-ны өдрийн 163 тоо тушаалаар өөрийн хүслээр гих үндслээр халагдах тушаал гаргуулан цагдаагийн байгууллагаас зайлж байсан үл бүтэх этгээд аж. Ийм л архаг албан ёсоор баталгаажсан авилгын гэмт хэрэгтэн танхаа этгээд шударгаар ажиллаж байгаа мянган сэтгүүлчдийг бүгдийг нь хамаатуулан халтар төргөний шавхруугаар гол зогоо амьдралыг хэмээн доромжиж түүнийг олон нийтийн сүлжээнд цацлаа. Бас болоогүй. Тэрээр өмнө нь өөрийнх нь гэмт үйлчлүүдийг нийтэлсэн мэдээнүүдийг мэдээллийн сайтуудаас аваад өгөөч хэмээн өнөө хараад зөхөд байгаа сэтгүүлчдээс гуйж гушин байж мэдээгээ устгуулж байжээ. Харин одоо Монголын сэтгүүлчдийг ийм доромжилт суун. Хэн гэдэг сэтгүүлч хэдэн төгрөгийн шантааж нэхэж хэн гэдэг хүнийг хохироочныг баримт нотлогоотой нь гаргаж ирэхгүй юм бол сэтгүүлч бид өөр чинь ийхүү үндэслэлгүйгээр гүтэнд оромжлуулаад зүгээр суугаад байх нь юу л бол. Цаг үргэлж гим хор хийж явдаг этгээд л бусдыг өөршгөө бодон шүлсээ затан гутааж явдаг үлээ. Гутамшигтай нь удаа дараагийн эрүүгийн архаг гэмт хэрэгтэн пунцэг гэж энэ этгээд Улаанбаатар төмөрцөмийн дотоод аудитын албаны дагаар ажилдаг бололтой юм. Архаг гэмт хэрэгтнэр аудитын албаа толгойлуулдаг Улаанбаатар төмөрц авчтай хөөрхий.